Амьдралын жишээ. Хааны хүү. Хаан тулсад жил бүр зохиогддог хаврын баяр эхлэх цагт өгч байлаа. Энэ үеэр бүхий л амьтад баярлан баяр наадмыг үзэхээр нийслэл рүү ирнэ. Энд тоглох тоглоомууд бас хамгийн шилдэг хоол байгаа учраас л амьтан бүхэн энэ онцгой баярт оролцохыг тис чадан хүлээдэг. Амьтад бүгд сэтгэл өндөр байлаа. Ингээд хаврын наадам сайхан ихэлсэн боловч амьтны хаан тулсад гай тохиолджээ. Хаан тулсад усны хомсдол үүсэж, хотын худгийн дэргэд уртаа сурт дараалал бий болж амьтад хоорондоо зодолдно. Хаврын наадамч үүнд өртөж амьтад сангаж эхэллээ. Хаан ордны зөвлөхүүдэд дуудаж яаралтай хурал хийжээ. Би та нарт усны хомсдлын талаар юу хийх вэ гэж асуусан. Гэтэл та нарын нэгэн ч над дээр зөвлөлтөөр ирсэнгүй. Би та нарыг сольж шин зөвлөхүүдтэй болох ёстой юм уу? Эсвэл та нар энэ хямралыг шийдвэрлэх үү? Гэж хаан архирлаа. Уг нь зөвлөхүүд бүгд л хааны адил уг асуудалд санаа зовниж байсан. Гэвч асуудлыг шийдвэрлэх мэрэгэн санааг олж чадаагүй. Хааны хүү ордны тагтан дээрээс хурлыг сонсоод аавда асуудлыг шийдэхэд нь туслахыг хүсжээ. Аав нь хаан тулсыг сайн сайхан байлгахыг хүсдэг гэдгийг тэр сайн мэднэ. Хааны хүү өрөөндөө орон залбирч эхэллээ. Улс орны усны хомсдлыг залбирлаар дамжуулан шийдэж чадна гэж бодсон юм. Учир нь тэрээр гайхамшигыг үйлдэх хүч чадалд итгэдэг байсан юм. Бидний газар нутгийг устай болох арга замыг олоход надад туслаач гэж залуу арслан залбирч дуусаад дархан цаазтай уул руу харлаа. Тэр уул руу харах тусам усны асуудал энэ уултай холбоотой юм шиг санагдаж байсан юм. Дараа өдөр нь хааны хүү аян замд гарч дархан цаазтай ууланд авирч эхэллээ. Уул өөдөө авирах тусам зам улам хэцүү болсоор ийм уул руу авирах нь аюултайч залуу арслан зүрхэндээ улсынхаа усны хомсдлын хариултыг эндээс олж чадна гэж итгэж байсан юм. Тэр уулан дээрх усны урсгалын хатсан замыг дагаж байлаа. Дээшлэх тусам аюул их сэрэл байлаа. Гэнтхэн хөлийнхөө шагааг чулуунд хавчуулчихлаа. Бяцхан арслангийн хөл нь их өвдөж байсан ч усны хямралаас гарах гарцыг олно гэж баттай шийдсэн тул бууж өгөхийг хүссэнгүй. Хаан хүү зорилгодоо хүрч асуудлын гол шалтгааныг олж мэджээ. Уулнаас буудаг усны урсгалыг чулуунууд таглаж маш том далан үүсгэсэн байлаа. Том чулуунуудын дундах өчүүхэн завсраар маш бага ус урсах төдий. Тэр аавдаа болон хаан тулсын оршин суугчдад усны хямралын хариуг өгөхийг хүсжээ. Хааны хүү уулнаас болгоомжтой бууж сайз руугаа яарлаа. Тэгээд аавдаа дархан цаазтай ууланд юу харсан тухайгаа дуулгаж, "Аава, манай амьтад нийлж том даланг буулгаж чадна гэж би бодож байна. Тэгвэл хаан тулс маань усны хомсдлоос гарч усаа хүссэн хэмжээгээр хэрэглэх боломжтой болно шүү дээ" гэлээ. Хүүн хаан тулсын усны хямралыг шийдвэрлсэнд хаан ихэд баярлсан юм. Охид хөвгүүдээ, өнөөдрийн хичээлээ бид гайхамшиг бий болгох гол хүч нь итгэл гэдгийг мэдж авлаа. Заримдаа эргэн тойрны бүх хүн бууж өг гэж хэлдэг. Гэсэн ч энэ үед бид өөрсдийн итгэлд батлагдах хэрэгтэй. Бид итгэж байгаа учраас хийсэн шүү дээ. Өнөөдрийн энэ түүх бас Бурхны хүүгийн тухай санууллаа. Тэр ч бас эцгийнхээ хаан тулсдах хүмүүсийн төлөө явсан. Есүс чиний болон миний төлөөсийг төлсөн. Тэр бол бидний эдгэгч билээ.